Сайн байцгаана уу? Манай сувг өнөөдрийг хүртэл 5 бичлэг хийж 800 гаруй subscribersтай болжээ. Subscribe болон лайк дарж комент өчөж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд манай сувгийн 97.6%-ийг subscribe даралгүй үздэг юм байлээ. Тэгэхээр бичлэг эхлэхээс өмнө subscribe дараад үзээрэй. Монёны эзэнт гүрний баруун өмнөд хэсгийн хавцалд нэгэн сүрлэг цайз байдаг байсан ба эзэнт гүрний хамгийн эртний язгууртан болох Барокийн гэр бүл тэрхүү цайзыг захирч байв. Барок гүнгийн ууган хүү Ланселот сэлмний гарамгаа ур чадвартай хэний ч харааг булаам алтан чаргал үст царайлаг залуу байв. Тэрээр тулааны урлаг, гүн ухаан, шашин гээд бүх талын сайн боловсрол эзэмсэн ч эцгийнхээ онгороо бардам занг өвлөн авчээ. Барокийн гэр бүл сэлмийн гайхамшигт чадвараараа олон нэр хүндтэй гэр бүлтэй урт хугацааны турш хүчрхэг холбоотой байсаар ирсэн баян чинэлэг удам байв. Харамсалтай нь байнгын тансаг дайлалга, арга хэмжээ зохион байгуулдаг үрэлгэн амьдралын хэв маягаараа ч мөн алдартай байлаа. Хөрөнгөө хайхамжгүй зарцуулж, өөрсдийн алт эрдэнэсээ энэ мэт салхинд хийсгсээр нэг л мэдхэд тэдний гэр бүл уналт хямралт өртжээ. Эцэст нь өөрсдийн уналтыг нууж, цайзынхаа сүрлэг үзмжийг хадгалахын тулд ойр хавийн баячуудаас авсан зээлээс зээлийн хооронд оршин тогтож байлаа. Гэр бүлээ сэргээхийн тулд Барок хүн өндөр энэчтэй чинэлэг удмын бэр сунгаж, сэлмийн урлаг, сэтгэл татан байдлаараа хэнийч дор орохгүй хүү Ланселотын гэрлэлтээс баялаг олох увайгүй гэрний гайхалтай төлөвлөгөө гаргажээ. Ланселот бага наснаасаа л хүлэг бааtruуд болон тэдний баатарлаг түүхийг биширч шимтэн сонсдог байсан бөгөөд өөрийгөө орчин үеийн хамгийн гайхалтай сэтгэл татан баатар гэдэгт итгэдэг байв. Тиймээс гэрлэлтээр мөнгө хийж хөрөнгөжих нь түүний нэр төрийг гутаана гэж үздэг байлаа. Энэ асуудлаас болж тэрээр аавтайгаа муудалцаж Ланселот гэрээсээ явжээ. Хэдийгээр тэрээр эцгийгээ бүх дэмжлэгийг алдсан ч Ланселот сэлмний гайхалтай ур чадвараараа орон даяар гудамны сэлмэн тулаанд оролцож шагналын мөнгөөрөө амь зуудаг байв. Тэрээр дэвжэн дээрх тулалдаанд хизээж ялагдж байгаагүй бөгөөд цэцгийн дэлбэн унаж өргөснө үлддэг гэсэн гэр бүлийн хэн ураа гэлж өрсөлдөгчийнхөө биеийн дээр нэрнийхээ эхний үсгийг сэлмээрээ зурдаг байлаа. Түүний алдар нэр үсгийн хэрээр өөрийгөө хит өндрөөр үнэлж тэр хэрээрээ улам хэрнэггүй хайхрамжгүй болон зугаа цэнгэл найр наадам хаан байна тэнд явж байх болжээ. Эцгийнхээ хэрэгшээлээс гарсан Ланселот эмэгтэйчүүдтэй зугаацаж эхэлсэн бөгөөд түүний хэд олон романтик харилцааны төв эзэнт гүрэн даяар тархав. Хүмүүс түүнийг сарнай цэцгийн илд гэж хошигндог байлаа. Гэхдээ түүний эцэг Барок хүнд энэ нь сайхан санагдаагүйгээр барахгүй уурандаа Ланселотын нэрийг гэр бүлийнхээ бүртгэлээс хассан байна. Ланселот ганцаараа тэнүүжилсээр азуур нурт хүч очин аялж зугаацж яваад нэгэн уушийн газарт шар ариг уусныхаа дараа ятга барьж өөрийгөө магтсан дуудулж олныг цэнгэн баясгаж байв. Тэгтэл удалгүй нэгэн нөмрөгтэй охиныг тойрон хүрээлж буй хитэн сохтуу дээрэмчдийг тэр анзаарав. Ланселот хэдийгээр гаднаа хөөрөв хөнгөмцөг харагдах боловч дотроо хизээч шудраг бус зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй ёс журамтай нэгэн байлаа. Хөөрхийлөлтөй охиныг хүнд нөхцөл байдлаас гаргахын тулд тэр даруй сэлмээ суглан босч тэднийг хөөн залуулж чадсан боловч сохтуу байсныхаа балгаар цээжиндээ хүнд гэгчин гэмтэж орхижээ. Сохтуу танхаажуудыг хөөж гаргасныхаа дараа Ланселот өөрийнх нь гэмтэл үхэлд хүргэж болцсогүйг мэдээд уушийн газраас гарч өөрийгөө хүчилсээр гадаа гарan модны хөлд ухаан алдан унав. Түүний хувьд уушийн газрын шалан дээр нэр төргүүгээр өгөх нь дэндүү готомшигтай санагджээ. Тэр ухаан алдгаас өмнө гялалцсан хос хунгийн далавчийг харав. Магадгүй энэ нь түүний сүнсийг тэнгэр тухтан авах гэсэн тэнгэр элч байсан бололтой. Ланселот сэрхэд орон дээр цээжиндээ болттой хэвтэж байх бөгөөд нэгэн дэгжин залуу хатагтай өөрлөн ядрангуй гэгчин инээмцүүлж байхыг харав. Үнэн дээр түүний ухаан алдгаас өмнө харсан хунгийн далавч нь охины толгой дээрх хунгийн далавчтай тэтэн байсан ажээ. Ланселот ийм үзэгсэлэнтэй гинэн хонгор царайг хизээж харж байгаагүй бөгөөд үг дуурхаасаа өмнө буцаад ухаан алдав. Охин Ланселоттой маш болгоомжтой харьцаж түүнийг идэвхтэн туслах ижид хэрэгэлсээр байв. Хэдэн өдрийн хүнд тэмцлийн дараа түүний аймнаас эрсдэл байхаа болжээ. Тэр үед л Ланселот өөрийгөө хун жилтгэнд байгаагаа мэдсэн бөгөөд түүнийг аварсан охин бол язгууртны гэр бүлийн гүнж Одойт байсан юм. Хун жилтгэнд гадны хүмүүсийг оруулахыг хориглодог тул Одойт Ланселотыг нууцаар дотгош оруулан цайзын замхагдах өрөөндөө нуун эмчилж байгааг олгов. Ланселот тэнгэрж байх хооронд Одойт өдөр бүр үйлчлэгчийнхээ хамт түүнд хоол хүргэн өгч намуухан гიშгтэй ятга тоглож өгч байлаа. Эхэндээ Ланселот Одойт түүний дур булаан байдал татагдсан тул түүнийг аварсан гэж ихэмсгээр боджээ. Гэвч сүүлдээ тэрээр уушин газар тусалсан охин нь Одойт байсан гэдгийг мэдэв. Хамтдаа өнгөрүүлсэн эхний хэдэн өдөр Ланселот сэлмийн ур чадвар болон аялаж явсан газруудаа тохиолдсон адал явдууллынхаа талаар говьлон ярьж үнэн худлыг холин ярьдаг хуучин зуршлаа өрчилсөнгүй. Тэрээр Барок цайзын хунтайж гэдгээ нууж оронд нь өөрийгөө хавслын цайзын романтик баатар Ланселот гэж танилцуулав.
Ятга тоглож байхдаа дуулсан шүлэг болгондоо төрлөх хот болох хавцлын цайзын тухай, эсвэл хизээж очиж байгаагүй тэнгэрийн ордны тухай, хизээж тулалдаж байгаагүй дээрэмчдийн тухай, эсвэл аяллаагаа туршид бусдаас сонссон харанхуй бурхтын тухай гэх мэт зохион өгүүлж байлаа. Хунгийн шилтгэнээс барагтаа гарч үзээгүй гэнэн хонгор залуу гүнж Ланселотын ярьсан бүхэнд итгэж гадаад ертөнцийг улам шимтэн сонирхож байв. Ланселот өөрийн төрлөх бардам зангаар авилахын оронд удалгүй худал хэлж байгаадаа буруутай мэд санагдаж эхлэв. Тэрээр одоотын өмнө хизээж туулаагүй адал явдын талаар сайрхаж ярьж чадхаа болж цэвэр ариун гүнжид ухаангүй дурснаа ойлгов. Ланселот урд өмнөх утгагүй хөнгөмсөг амьдралын хэм маягтаа харамсаж эхэлсэн ч одоотод үннээ хэлж сэтгэлээ илчилж чадахгүй байлаа. Тиймээс Ланселот гүнжийг зочлох болгонд ятга барьж хайрын дуу дуулдаг болжээ. Эхлээд одоот түүнийг яагаад ингэж өөр хүн шиг авирлаж эхэлсэнг ойлгоогүй бөгөөд сүүлдээ яаж хандхаа мэдэхгүй болжээ. Гэвч удалгүй хацрын ягаар нь чимээгүй сонсон суудаг болов. Ланселот бүрэн эдгэрэх бараг төгсөн байсан бөгөөд одоот яагаад ч юм түүнийг эргэж ирэхэ болчихов. Хүсэн хүлээсэн дулал тэмхтэйгээ харж чадахгүй байсан Ланселот өдөржин өрөөндөө ятга тоглон өнгөрөх болжээ. Сэтгэлэн тавгуудаж гайхширсан Ланселот өөрт нь хоол хүрэхээр ирсэн үйлчлэгчээс одоотод юу тохиолдсон талаар эцэст нь асууж гин. Үйлчлэгч бүсгүйг хөвгөлтөөгөр нэмсэглэн хэн нэгэн манаа гүнжид гэрлэх санал тавьсан. Иймд ойрын өдрүүдэд их завгүй байгаа гэж хариулав. Энэ үгс түүнийг аянга цахилгаан мэт цохив. Тэр мөчид Ланселот цочирцсондоо гартаа барьж байсан ятгынхаа утсыг тасалснаа ч анзаарсангүй. Нөхцөл байдлыг тунгаан бодсныхоо дараа тэр үйлчлэгчээс одоот руу загтал илгээж өгөхийг хүсжээ. Загталд эрхэм гүнж минь салах ёс гүйцэтгээгүйг минь уучлаарай. Миний дуулсан дуунууд дээр гарсан бүх газар орон болгоноор аялахаар би шийдлээ. Би хунч шилтгэн рүү эргэн ирэх өдрөө чиний өмнө жинхэнэ Хүлэг баатрын ёсоор ёслон зогсох болно гэдгээ амлаж байна. Тэр үед өөрийн юу туулснаа азуур нуур, нарны хурд гэрлэр гэрчлэн эцэст нь чамд үннээр хэлж чадна гэж найдаж байна хэмээжээ. Одоод тэрхүү загтлыг уншиж дуусан цонхны зүг гүүх үед Ланселот өргөн их газар нутгийг хөндлөн гарах гайхалтай аяллаа чимээгүйхэн эхлүүлсэн байлаа. Цэвэр ариун гинэн хонгор одоод гүнж Ланселотын зүрхэнд гэрэл тусгаж түүнийг ёс журамтай жинхэнэ эрлэг баатар болох эхлэлийг тавьж өгчээ. Шин зоригтой болсон Ланселот өөрийн сэлмэн чадвараа хөгжүүлэхээр зориг шулуутсан бөгөөд хуучин цагийнхаа алдаануудыг засаж жинхэнэ нэр төртэй баатар болохоор эд шидийн чадварт суралцаж өөрийн гэсэн шидэт сэлмийн урлагийг олж авчээ. Үүрийн гэгэний нутаг даяар гэрцгээ дайн өрнөж байх үед барокийн удмын хунтайж сэлмийн урлагийн мастер Ланселот түүнд бүрэн утгаараа хамаарах жинхэнэ Магдалины дууга бүтээхээр Монёны эзэнт гүрэнд нэгдсэн бөгөөд ард түмний дунд аврал болон сүр жавхлангийн бэлэг тэмдэг болжээ. Урд аяллынхаа эцэст түүний зам одоодтой дахин огтлолцсон бөгөөд энэ удаа тэрээр дурлал тэмэгтэйнхэн өмнө нүүр бардам зогсож чадах болжээ. Одоотын ичид Ланселотын гайхамшиг сэлмийн чадвар нийлэн эзэнт гүрний хамгийн нөлөө бүхий хүчрхэг үлгэр жишээ хосууд болжээ.